За өнөөдрийн сэдв маш чухал. Хавдар тийм ээ. Хавдар буюу аюултай ургацгууд, хавдар улсууд ургацгууд энэс яаж сэргийлэх боломжтой юу? Үнийг ангаах боломжтой юм уу тийм ээ? Тэгээд үүнээс хамгийн гол нь яаж сэргийлэх үү? Хавдраа сэргийлэх хүнс гэж байгаа юу? Хавдартай хүн ямар хүнс идэх ёстой бэ гэдэг талаар өөрийнхөө судалгаа, ойлголт, туршлагаас та нартай зөв хуваалцсан гэж үзсэн. Энэ талаар бол удаан судалсан, удаан бодсон. Тэгээд сургалтаар шинийг олон нийтэд хийх нь бол зайлшгүй чухал юм байна. Хүн болгон мэдэх ёстой мэдлэг муу юм байна гэж үзэж байгаа. Яг тэр Монголд өнөөдөр хавдрын төвшин маш өндөр байгаа. Хүүхдүүд, залуучууд хүртэл хавдраар өнгөрч байна тийм ээ. Ер нь төвшин бодоход маш өндөр болсон байна. Дэлхийд бид нар ялангуяа ходоодны хавдар, илгээний хавдар бол дээгүүрт бараг тэргүүлж байна. Улаан хавдар гэх мэт. За, нуршдгүй шууд эхлэе. Нэгдүгээрт хавдар гэж юу вэ тийм ээ. Хавдрыг Болдогийн зүгээс юу гэж үзэж байгаа гэхээр өөрийн туршлага, за ялангуяа судалгаа, олон улсын шинжилгээнд энийг юу гэж харж байна ингээд ухаад үзэнгүүд яг олон төрлийн хавдар байгаа ч гэсэн хавдар маш олон төрлийн өвчнийг нийлүүлж байгаа. Гэхдээ хавдар бол нэг нийлж байгаа нь ургацаг, тийм ээ, өхмөл буюу мутацлсан эсийн хит их үйлчил, тийм ээ, контролоос гарсан үйлчил. За энийг цаана юу гэж тодорхойлж байгаа гэхээр юунаас болж үүсэж байна гэж миний зүгээс юу гэж тодорхойлж байгаа immune deficiency буюу дархлааны хомсдол. Тийм ээ, дархлааны гэмтэл, дархлааны хомсдол суурь байна. Тэгээд энэ дархлааны хомсдлоос гадна дархлааны хомсдол нэгдүгээрт явагдаад дархлаа бидний одоо бочин солилцоо мууцны хажуугаар эсийн түвшин гэмтэл маань хүндэрч их хэмжээнд гэмтэж явсаар угаад эсийн метаболизм broken буюу метаболизмын түвшин гэмтээд мутацд орно гэж. Ингээд эсийн түвшинд энерги үйлдвэрлэх буюу одоо шим жижээлээ авах чадвараа алдаад мутацд ороод хагас үхлийн байдалд орох нь тийм ээ засагдахгүй, устгагдахгүй одоо immune deficiency буюу тийм ээ дархлааны хомсдолтойгоо хавсраад хавдар контролоос гарч үрждэг. Хавдар буюу өхмөл эсвэр контролоос гарч үржихийг бид нар их төрлийн хавдар гэж ойлгож байна. Окей. За цааш. За хавдар юугаар тэжээгддэг вэ? Хавдрын хамгийн аюултай нь юу юм бэ? Энгийн эсийг бодвол маш хурцтай зогсоо зайгүй үүчдэг, хуваагддаг каплинг явагддаг. За энэ процесс явагдахад юу нөлөөлдөг вэ гэсэн чинь нэгдүгээрт глюкоз буюу нүүрс усын сахар буюу глюкоз тийм ээ. Глюкозын молекул тийм ээ сахарын нэг төрөл гэсэн үг тийм ээ. Одоо хүний бие ерөөдөө глюкозоор нэг бол тэжээгдэг, нэг бол өг тос буюу тэрнээс гарсан олон төрлийн тосон хүчлэл тэжээгдэг. За тэгмэл глюкоз их хэмжээгээр хэрэг болдог. Нөгөөт нь оксиж буюу агаар тийм ээ. Агаар өөрөө үржүүлдэг тийм ээ. Хүчил төрөгч хэрэгтэй. Тэгэхээр хүчил төрөгч сахарын төрлийн глюкозын молекул хоёрыг нийлэхээр хавдрыг тэжээдэг байх нэ. Энэ нь угаасаа хүний бид асар хэмжээд байдаг дундаж хүний бид. Угаасаа агааргүй бид амжих чадваргүй ихэнх хүн их хэмжээний глюкозыг гаднаас авч байгаа эсвэл бага хэмжээгээр дотоод үйлдвэрлэждэг тийм ээ. За тэгэхээр яг нь мөн энэ дээр нэмээд дуртагсан 1900-аад онд энэ бүр судалгаа хийгдээд тогтоогдсон. Та энэ Warburg-ийн эффектийг өөрчлөлөө судлаад үзээрэй. За тэн дээр юу гэж бодохоор 1900-аад онд судлаад үзсэн чинь биед байгаа глюкозын хэмжээ буюу одоо зуршлын байдлаар тийм ээ одоо хархан дээр ч юм ингээд их хэмжээний сахар өнгөд оксижен буюу одоо агаарын хэмжээ багассан буюу агаар шаардлага болчихж. Агаар маш бага байсан ч гэсэн сахар хангалттай бол хавдар яг ижлэх марга тэрнээс илүү хурдтай үржиж байна гэж байгаа юм. Ойлгож байна. Агаарыг нь хагасан ч гэсэн хүний биед байгаа глюкозоор тэжээгцээр үүдэг хавдар. Тийм ээ. Өөрөлдөл одоо агаарын дутагдaltaд орсон ч хавдрын тэр хэмжээнд үржсээр байна л гэж хэлэх гээд байгаа. За тэгээд үүний цаана юу явагдаад байгаа гэхээр одоо за өшөө үедүүд эсийн түвшинд ойлгох хэрэгтэй. Юу болж байгаа бидний эсийн түвшинд митохондриоос бид нар ATP үйлдвэрлэдэг. ATP гэдэг маань зүгээр бидний биеийг тэжээдэг нэг төрлийн сахарыг болон ер нь гадаад орж иж байгаа одоо тосон хүчлүүний сахар өнөө энийг одоо хөрвүүлээд бид нар глайколизис гэдэг процессор митохондриа маань глайколизис гэдэг процесс явагдаад энэс ATP молекул үйлдвэрлээд ATP-гээр бидний бие энерги одоо авдаг байхгүй юу? За тэгвэл ATP авлаа. Тэгсэн чинь энэ үйлдвэрлэх процесс гэмтээд эвдрээд ирэхээр хавдар үүсдэг гэдэг төрөлж байгаа шүү дээ. За дээрээс нь нэмээд хавдрын эс эрүүл эс хоёрын ялгаа нь юу вэ? Тийм ээ? Энэ ATP одоо энерги үйлдвэрлэлийн үед тийм ээ үржихийн үед. Ингээ үтсэн чинь энгийн эс бол нэг ойролцоогоор нэг одоо глюкозын молекулыг 30 шиг ATP болгож хөрвүүлдэг тийм ээ тэр үр тэжээгдэг байхад хавдрын эс болохоор
нэг глюкозыг 2 ATP болгож хөрвүүлээд 2 ATP маань болохоор тэрнээс үлдсэн цаатлал лактик асид бол лактикийн хүчил болж хүний биед үлддэг гэсэн үг. Тэгээд хүний биеийн хүчил өсч эхэлдэг. Буюу өөрөлдөө хүчлэг орчин бий болдог. Тэгэхээр лактик асид угаасаа хүний нөгөө лактикийн хүчил угаасаа л хүний булчин бие одоо элэг бүр хаасайгүй л үйлдвэрлэж яадаг хэрэглэж яадаг нэг төрлийн хүчил байхгүй да. Гэтэл тэрийг айгүй маш хэмжээний үйлдвэрлэдэг, бага хэмжээний ATP үйлдвэрлэдэг ийм эсийг нөгөө талаас нь хавдрын эс гэж үздэг. 70-80% нийт хавдар яг энэ зарчмаар явдаг буюу глюкозоор тэжээгддэг. Бүх хавдар биш шүү. Гэхдээ нийт хавдрыг аваад үзэхэд нэг баг 3/2 нь тийм ээ 4/3 нь баг ингээд глюкоз баг зэргийн тийм ээ агаараар тэжээгдсэн ийм гидэлтэй эдсүүд байдаг байна. Эсүүд байдаг байна. За тэгээ өргөжлүүлээ. За тэгээд энэ судалгаа туршилтыг хийгээд утсан юу болсон бэ гэсэн чинь ойролцоогоор глюкозын одоо хэрэглээ энгийн эс тийм ээ 100 cc хэмжээнд 16 мг-ийн тийм ээ глюкоз дунджаар хэрэгжилж байсан чинь хавдрын эс 5 дахин баг их буюу 70 мг-ийг хэрэгжилжсэн 100 cc хэмжээнд. Өөрөлдвөл 5 дахин их сахар глюкозыг хавдрын эс шаарддаг байх нэ. Тэрнээс зарим их чөж болно, багчж болно. Бараг их байх тусам хурд үргэлжлэх гэсэн. За тэгээд цаашаа хэдүүл ингэ судлаад үзсэн чинь энийг яаж бид нар одоо ингэ хавдрыг илүүлдэг нэг шинжилгээ юу гэхээр PET scan гэдэг байхгүй юу? Тусгай нэг төрлийн нөгөө юу хүний биед юм бодис тавьж агаад одоо энэ нөгөө глюкозыг нь илүүлж гаргаж бол глюкозын метаболизм буюу хэд хурдан хэд их хэмжээнд сахар боловсруулж байгаа эдсүүдийг нь тодруулдаг шинжилгээ гэдэг байхгүй юу? Энэ тодруулдаг шинжилгээгээр сигнал өгөөд энэ нөгөө одоо хэмжээний глюкоз шингээгээд байгаа хэрэглээд байгаа эдсүүд нь гэрэлтэж харагддаг гэсэн тэр зурган дээр. Ингээд хавдрыг нэг илүүлдэг энэ 70-80% шиг ингэж хэлдэг. За тэгсэн чинь юу болсон бэ? За түрүү ярьсан шүү дээ. Warburg-ийн эффектийг ярьжсэн тийм. За тэгэхээр одоо энэ дээр дүгнээд энэ 1900-аад онд одоо юу гэдэг те отогенокри одоо хийжсэн судалгаагаар юу гэж бодсон бэ гэсэн чинь за тэгвэл бүгдээрээ хавдрын тэжээлийг нь хорчих эсвэл багасгачих. Тэгвэл хавдрыг устгаж болох юм шүү гэдэг онол ярьж гисэн байхгүй. За тэгээд туушч ихлээ юу болсон бэ гэсэн чинь хавдрын өсөглөн байдал буюу energy supply-г хаалаа. Тэгсэн энэ fucking hard буюу манга хэцүү байхгүй юу? Боцсон шиг амархан байгаагүй. Тэгээд яг амьдрал дээр бол хэрэгжих манга хэцүү. Тэгээд энэ дээр нэг одоо сүүлийн үеч өмнө ч зөндөө хэрэгжсэн юм гэхээр ketogenic diet буюу keto дэглэмэрч эхэлж. Ketogenic буюу энэ кетон ялгаруулдаг өг тосон суурилж тийм ээ бидний биеийг тэжээдэг, эрүүлжүүлдэг нэг төрлийн одоо юу байхгүй юу? Энэ бол энэ биологийн процесс гэсэн үг. Энийг идэвхжүүлдэг дэглэмүүдийн нэгийг л keto diet тийм ketogenic суурьтай, кетон суурьтай гэсэн. За тэгсэн ketogenic diet нь анх 1920-д онд эпилепси буюу нэг татаж урах өвчтөн хүмүүс зориулж анх туршиж бий болгосон байхгүй юу? Одоо 100 гаруй жилийн түүхтэй маш урт явж. Ер нь эмнэлгийн болон ер нь ангаахын зорилгоор гаргаж ирсэн дэглэмүүдийн нэг нь keto буюу ketogenic diet-ууд энэ олон төрлийн дэглэмүүдийг хэлээд байгаамаа. За тэгээ цаашаа. Тэгээ ketogenic diet-ийн суурийг бүгд мэдж байгаа шүү. Sugar carb буюу бүх төрлийн нүүрс ус сахарыг ялангуяа маш бага хэмжээнд барих эсвэл устгах тухай яригдж байгаа тийм үү? Нүүрс усыг бол 30-аас 50 грамд барьдаг. За тэгсэн энэ эпилепси зорилго 20-д явуулсан. Тэгээ орд нь штэ нүүрс усны оронд хэрвээ бид нар протеин фат буюу тийм ээ өг тос амино өчлүүдийг нөгөөд нүүрс усыг бүрэн хаачих юм бол хавдрын үгчих юм шүү гэж одоо онол гаргасан байхгүй. Тэгсэн хамсалтай бодит хөл дээр энэ маань бэлэгдээгүй яг тэр not consistent буюу зарим хүн цөөн тохиолдолд үйлчлэжсэн. Анекдотууд, тохиолдлууд одоо ч гардаг. Гэхдээ хамсалтай нь 100% баталгаа байхгүй хүн болгон үйлчлдэг юм биш. Гэхдээ хортой биш. За тэгэхээр энэ шийдэл биш байхад гэхдээ байж болох нэг хувилбар. За дараа нь яасан байх нь? Мөн дээрээс нь захаад ингээд судлаад утсан чинь яг үүндээ хавдрын эд одоо бий болдог эдис бас ингээд одоо мутацд болдог бас нэг тоглох нь мэдээж явах нөгөө түрүү ярьсан шүү дээ тийм ээ. Энэ эсийн гэмтэл гэж ярьж байгаа. За эсийг гэмтээдэг нэг юм нь юу вэ? Бас л нөгөө их хэмжээний боловсруулсан хитэх тийм ээ хүний бие шингээж чадахгүй хавдрын эдсийг дэмждэг тийм ээ эдсийг гэмтээдэг митохондри буюу энерги үйлдвэрлэх төвийг нь бүр гажуудалд оруулдаг гэмтээдэг энэ хитэх нүүрс ус боловсруулсан нүүрс ус сахар хэрэглээтэй шүү болчихж байгаа. За тэгээд дээрэс нь нэмээд одоо essential fatty acid-ийн дутагдал гэж асуудаг болсон. Юу гэсэн үг вэ? Заашгүй шаардлагатай хүний эдисийг үйл ажиллагаанд явуулах шаардлагатай маш олон төр. Ялангуяа шинэ эсийг хана гэдэг чинь өөрөө яадаг вүлээ? Өг тосол бурддаг буюу холестеролоос бүтдэг. Яг тэрнтэй адилхан тархины ус бүх юм тийм ээ тодорхой тооны зайлшгүй тийм ээ одоо тосон хүчлүүдийг шаарддаг хэрэгэлдэг. За энэ байхгүй болохоор нөгөө эдис маань одоо
муудаад гэмтэж эхэлдэг. Ингэж гэмтсээр хавдар болох боломжтой гэдэг дээр бас судалгаанууд байдаг. За цааш яв. Тэгээ юу болсон бэ гэхээр тэгээ юу болсон бэ гэхээр тэгээ бас нэг юм сонирхолтой судалгаа байсан. Метформин гэдэг юм байна. Би ч одоо нэг сахартай байх тоо хэрэглэдэг байсан байхгүй. Метформин гэдэг юм уудаг хүмүүстэй нэг шинэ судалгаа хийсэн байлаа. Тэрэн дээр юу болсон бэ? Америкт л та тийм ээ. Метформин хийж одоо ууж байгаа хүмүүсийн 30-аас 50% нь хавдар 30-50% бага илэрсэн. Буюу урт хугацаанд. Метформин чинь нөгөө цусны сахарыг хүчээр буулгадаг бас нэлээд хүчтэй юм байхгүй юу? Сөрөг нөлөө бас байгаа шүү. Энэ ерөөс шийдэл хийж яриаг. За энэс хийж болох дүнлэний хүн болгон метформин уух ёстой гэсэн үг. Ерөөсөө биш. Энэ дээр нөгөө им зарахын тулд гарууд ингээд новшийн судалгаа хийгээд тэрийг ингээд эргүүлдэг байхгүй юу? Ойлгож байна. Им зарахын тулд судалгаа хийж байгаа. Тэрэн дээр ихтэй нэг давуу тал. Метформин уух буюу цусны сахарыг бууруулснаар хавдрын үүсэх магадлалыг нь бууруулсан байхгүй юу? Энэ үнэн. Юу үнэн? Энэ үнэн. Өөрөлдвөл нүүрс ус хэмжээний нүүрс боловсруулсан ялангуяа ерөн зүгээр л хүний биед ямар нэг хэмжээгээр глюкоз, фруктоз одоо юу нэг цаашлаад ингээд олон төрлийн за ер нь бол ингээд глюкоз бол хүрэх боломжтой нүүрс усууд биед орж ирэхгүй тохиолдолд эсвэл тэрийг маш бага хэмжээнд байлгаж чадвал доройж 30% дээдлэн 50%-аар бид нар хавдрынхаа үүсэх эрсдлийг бууруулж болж байна. Ойлгож байна уу? Метформин бол шийдэл биш ээ. Гэхдээ метформиноор дамжуулаад бид нар тийм ээ эмийн бус аргаар хавдрын эрсдлийг 50% хүртэл бууруулж болох нэ гэдгийг л хэлж байгаа юм. Тэгээ энэний нөгөө тал чинь кетогеник суурьтай буюу кетон унсдаг тийм ээ. Протеин өөх тосон дээр суурилсан амьдралын эвсэл тэглэмүүд маань хавдрын эрсдлийг бууруулна гэдэг дүгнэлтийг эхний байдлаар бол би хийж болно гэж үзэж байгаа. Тэгэхээр ийм өөх биш шүү. За тэгээ өргөжлүүлээ. Дараа нь дахиад ингэ судалгаа явсан. За одоо хамгийн сонирхолтой хэсэг. Одоо энэ яг одоо хийгдэж байгаа олон улсад хийж байгаа маш том судалгаанууд тийм ээ шинэ төрлийн хавдрын одоо эдгэх одоо арга техникүүдийг хийгээд явж байгаа. Тийм ээ уламжлалт арга бол энэ бол олон янзаарсан голчлон радиолог буюу одоо маш өндөр тунтаа туяагаар тийм ээ хүний биеийг шарж одоо энэ бол хавдрын хэсэг нь ирүүлэлтийн хамт бүхүүлэх замаар ер нь хийх хавдртай тэмцээд байгаа шүү дээ. Маш өндөр эрсдэлтэй одоо дээрээс нь зарим хавдрт үйлчлэхгүй өрөөцсөн тохиолдол. За тэгсэн ингээд судалгаа хийгээд үзсэн чинь санаанд үүдээ нэг юм илрүүлсэн. Юу гэхээр бид нар adipose tissue буюу бидний биед одоо юу байгаа шүү дээ. Олон төрлийн өөхөн идүүд байгаа. Тийм ээ? Өөхөн идүүд. Биеийн бүр хаасаагүй олон төрлийн өөхөн идэх болдог тийм ээ? Цагаан, бор, шар гэх өөр өөрсдийн үүрэг ройлтой зөв хэрэглүүл хүний бие заашгүй байх хэрэгтэй. Эрүүл хүн байдаг тийм үү? Эрэгтэй эмэгтэй. За тэгэнгүүт яг brown fat гэж байдаг. Энэ хүүхд төрөхөд бүр хамгийн их байдаг. Brown fat буюу бор өөх. Бор өөхөн ид. Энэ бор өөхөд юу гэхээр халуун дулаан үйлдвэрлэдэг. Энерги үйлдвэрлэдэг. Тийм ээ? Ялангуяа нүүрс усыг аваад глюкозыг аваад глюкозоор хөрвүүлэлт хийгээд одоо бор адипоз идэн тийм ээ? Энерги үйлдвэрлэх. Яагаад гэвэл дөнгөж төрсөн хүүхд дулаанаа хадгалах тийм ээ хөсөн үед хөлөрч чадваргүй байдаг байхгүй. Хөлөрч чадваргүй тэгээ дээрээс нь нөгөө хүйтэн үед өөрийгөө хамгаалах чаддгүй учраас бор идэсэн бор идэн энерги үйлдвэрлэдэг. Тэгээ том болоод ирэхээр нас яваад ирэхээр бид баг хэрэглэхэ болчдөг гэдэг бид байдаг л байхгүй. Бас дулаан. Ер нь бол ингээд температур нь 19 градусаас доош ороод ирэхээр энэ бор одоо fat буюу brown fat буюу бор идүүд маань ажиллаж эхэлдэг. Тийм ээ? За тэгээ бид байгаа тэр өөхөн ид болон голцсон глюкозыг ашиглаад энерги үйлдвэрлэдэг, дулаан үйлдвэрлэдэг бидний бие хамгаалдаг байхгүй. За тэгэхээр юу болдог вэ? Энэ доктортой энерги буюу одоо доктортой халуун үйлдвэрлэж байгаа энэ brown fat tissue дээр ажиллаж байгаа тохиолдолд нэг сонирхолтой мэдрэлцсэн. Ингээд зургийг аваад үзсэн чинь сэрүүн орчинд brown fat нь ажиллаж байгаа тохиолдолд хавдрын өсөлт удаашрж ирсэн. Зарим тохиолдолд shrink буюу хавдар нь багасч ирсэн. Ойлгож байна. Хурдан идэрч ирсэн. Одоо инжилгээ таанд яваад. За тэгэхээр энэ дээрээс дахиад үргэлжлүүлээд бүр судлаад сонирхолтой юм болсон чинь юу болсон бэ гэхээр термогенез гэдэг юм л одоо саний нөгөө дулаан унаад тийм ээ температур нэг 20-19 градус доош орохоор одоо өөрөө бидний унтдаг үе гэсэн үг байхгүй. Хүн бас нөгөө талаас нөгөө сэрүүн орчинд температур унаад ингээ унтдаг үед бидний бие яага эдгэж сайжирдаг вэ гэхээр бас энэ brown adipose tissue-тэй бас холбогдох магадaltaй байдаг. Тийм ээ. Цаана нөгөө бас л эрүүл өөх тос чинь эрүүл одоо өөх тос гэнэ эрүүл гол нь нөгөө өөхөн идчих хүний биеийг эдгээх тийм ээ засварлах процессыг явуулахад энэ өөхөн идүүд маш чухал үүрэгтэй байна. За тэгээ термогенез дээр нэг судалгаа хийсэн байгаа. Туршилт хийсэн гэсэн. Нөгөө хулган дээр л хийсэн туршилт. Хулган дээр хийсэн чинь нэгтлэн 30 градусын өрөө 4 градусын хоёр өрөө хулганыг оруулаад тийм ээ сахараар хооллоод тэгээд нөгөө хавдар ингээд суулгасан байгаа. Тэ хавдар суулгаад ингээд хоёр группээ үтсэн чинь 20 хоногийн дараа ямар үр дүн гарсан бэ гэсэн чинь
нөгөө 4 градус буюу сэрүүн өрөөнд байсан бор эдисэнд ажиллаж исэн хулган дээр тийм ээ 2 дахин их амьдулсан. Өөрөлдвөл нөгөө тал нь нэг одоо 10 одоо нийт нэг тал нь 10 хулган байсан бол нөгөө тал нь 20 хулган амьдулсан гэсэн. Тэгээд дээрэс нь нэмээд нөгөө нэг cancer inhibition буюу одоо хавдрын ургалтыг 80% илүү удаашруулсан. 80% бага ургасан гэсэн үг тийм ээ. Илүү жижиг байсан. За ингээд бүр тодорхой ингээ үр дүн гарчлаа. Fat issue, adipose issue ингээд тийм ээ. Бидний одоо өөхөн ид чинь ингээ хавдрын эсрэг тэмцдэм байна гэдэг ойлголт гарч. За тэгэхээр яг үндэ тэмцээд байгаа юм биш. Юу гэхээр хавдрын эсүүд нь ингээ глюкоз тэжээгээд байгаа глюкозыг өөртөө шингээгээд авчиж байгаа байхгүй. Тэгээд глюкозыг шингээж глюкозыг хэрэглээд халуун үйлдвэрлээд байдаг. Нөгөө талд хавдрын эс нь хангалттай глюкоз үлдэхгүй байгаа байхгүй. Тэр бол тэжээлийг нь бууруулаад өгчих. За энэ дээр нэг санаа гарсан шүү дээ. За тэгээ одоо явж байгаа судалгаа шинжилгээ одоо ялангуяа нөгөө CRISPR ашигласан эсийн түвшинд эдит хийж байгаа энэ технологи дээр юу явуулж байгаа гэсэн чинь gene editing хийгээд цагаан эсийг бор эстэй нийлүүлээд зохиочоо. Тийм ээ. Цагаан эсийг бор эсний одоо тодорхой элементүүдийг агуулад, генетикийг агуулад ийм beige fat гэж бол цагаан шарангийн ийм эдийг зохиос. Одоо тусаа явж лабораторийн орчинд ургуулсан байхгүй. Тэгээ энэ beige fat-ыг энэ дотор судлаас яг тэр дунд нь UCP1 гэдэг энэ хамгийн үр дүнтэй байсан байна. UCP1-ыг нь яагаад энийг хийсэн бэ гэхээр одоо ингэ хавталтай үнийг ингээд хэдэн сараар хүүтэн өрөөнд амьдруулах аюу хэцүү шттэ. Эрсдэлтэй байхгүй юу? Зарим чадахгүй. Тэгэхээр яг хүүтэн биш ч гэсэн бор эсийг идэвхжүүлэх аргыг генетикийн одоо лабораторийн аргаар хайсан байхгүй. Тэгээ юу болсон бэ? Энэ UCP1-ыг гаргаж аваад UCP1 дээр beige fat-аас UCP1-а control group буюу одоо нөгөө талд нь байгаа хулганы одоо хулган дээр дахиад туршилсан байхгүй. Тэгсэн хулган дээр биш нөгөө одоо Petri dish гэдэг юм даа. Одоо нэг тавган дээр тавьж байгаад хоёр талд нь туршилт хийсэн юу болсон гэсэн чинь нөгөө UCP1 буюу одоо beige fat маань одоо үр дүнгийн хувьд юу хавдрын эсийг маш урт хүрчихсэн. Нөгөө тал нь болохоор баг ингээд 4-5 дахин тэгээ хурд үрччихсэн. Энэ бол отогдсон. Энийг юун дээр хулганаар дамжуулаад хөхний хавдар за нойр булчирхай хавдар, түрүү булчирхай хавдар, ходоод бүдүүн гидсний хавдар дээр туршиж амжилттай нотолсон. Гэхдээ хулган дээр шүү амжилттай. Тэгэхээр хүн дээр ингэ 100% адилхан үйлчлэнээс баталгаа байхгүй. Энийг туршиж судалгаа одоо ингэ явж байгаа. За ингээд шинжлэх ухааны үед ингээд энэ судалгаагаар эмчилгээ олохгүй ингэ явсан байна. За энэ дээр хэдүүлээ ямар дүгнэлт хийж болох вэ гэсэн миний хувьд бол одоо ингэж зөвлөгөө. За хэрвээ шийдэл нь юу вэ? Сэрүү орчин буюу 20 градусаас доош, ер нь 19 градусаас доош орчинд унтаж амрах болж игэл сэрүү орчинд байх. Ингэснээр яах нь бидний бие энерги илүү үйлдвэрлэн бор өөхөн эд маань глюкозыг илүү шатаана. За хоёрдугаар no glucose low carb буюу кетогеник төрлийн эсвэл махан дэглэм байж болно, махан суурьтай дэглэм байж болно, олон төрлийн кетогеник суурьтай кетон үйлдвэрлэдэг, нүүрс усыг маш багаар барьдаг, нүүрс усыг бэлэн нөгөө нэмэлт сахар бүтээгдэхүүн бүрэн хордог төрлийн амьдралын ившил хүнсийг хэрэглээд кетогеник диетаараа дамжуулаад нүүрс усыг хамгийн бага хэмжээнд нь аваачаад тэгээ болж игэл хажуугаар нь фаст буюу монголоор ярих юм бол одоо мацаг гэдэг. Тийм ээ. Тэгээ мэдээж хажуугаар нь өөх тосонд адаптац хийх буюу өөх тосыг шингээд задлж сурах ёстой. Кетон ялгуулж тэнийг хийхэд бол кетогеник төрлийн диетууд, махан төрлийн диетууд тийм ээ. Өөр нөгөө өөх тос хансан өөх тос буюу протеин дээр суурилсан нүүрс усыг багтсан тэр дэглэмүүдээр ороод өөрийгөө фат адаптац хийгээд өөх тосыг маш сайн хэрэг шатаадаг болсураад ATP ч өөрөө өөх тосоо ATP-г өөх тосоор үйлдвэрлээд митохондри ч өөрөө өөх тосыг шатаах чадвартай болно гэсэн. За мэдээж дотоод өөхцөд шатаа нөгөө турна гоё ирүүлчин тийм ээ булчингийн масаа нэмэгдүүлэн олон өшөө гоё давуу тал бий болно. За тэгээд энэ судалгааг бол ерөөдөө living cell therapy гэж байна. Та Google дээр бол миний өнөөдөр ярьсан юм байна. Auto cancer and metabolism 2016 оны пейпер байгаа. Тэрийг Google дээр унш, Warburg-ийн эффектийг та нарт Google дээр унш, тийм ээ. За одоо саяны ярьсан living cell therapy-г яг одоо хийж байгаа энэ өндөр түвшний cell therapy судалгааг бас одоо яг одоо та нар өөрсдөө Google дээр харж бол энэ бүхний цаана судалгаа материал нь онлайнаар байж байгаа. За тэгээ юу болох вэ гэхээр хажуугаар нь fasting буюу тэгээд өөх тос түлхүү эргэл бага хэмжээнд тийм ээ сайн чанарын протеин бол амино өчлөг хүнд хэрэгтэй тэр ойлгомжтой. Тэгээ аль болохоор ойрхон чадах хэмжээндээ фаст хий. Ялангуяа хавдартай хүмүүс. Эсвэл хавдрын эрсдэлтэй хүмүүс би эрүүлжүүлье гэж бодчих. Фаст хийхин тулд эхлээд кетогеник диетаа орох нь байна. Наазахын ингээд глюкозо бууруулаад глюкоз огт хэрэглэхгүй нүүрс ус маш бага хэрэглээд өөх тосондоо дасаад дотор эд эргэтэн эрүүлжээд эрэнгүүт нь араас нь яхна фаст хийгээд
24-48 дунджаар 72 цагийн фастыг сардаа 1-2 удаа хийдэг болчих. Энэ бол хавдраас урьдчилан сэргийлэх, хавдрын өсөлтийг бууруулах буюу удаашруулах. Имчилгээ гэж яриаггүй шүү. Энэ бол ангаа харга биш, баталгаа байхгүй. Цөөн тохиолдолд хавдрыг ангаасан анекдотууд байдаг үнэн. Гэхдээ энэ хүн болгонд үйлчлэхгүй. Бүр эцсийн арга бол тийм ээ хавдаас сэргийлэх гадна үнэхээр хавдартай 3-4 шатндаа орсон ямар ч имчилгээгүй болсон тохиолдолд аргаа барсан хүнд бол фаст их бол эцсийн арга байдаг. Ойлгож байна. Ямар ч угаасаа арга байхгүй юм бол тийм ээ яг энэ аргуудыг хэрэглээд тэгээд бүр болохгүй фаст хийгээд бүр 40-52 сар фаст хийгээд хавдраа идгээсэн ганц 2 хүн байдаг байхгүй. Маш цөөн байдаг. Энэ амар хэцүү юм байхгүй. Өөрөө одоо юу гэдгийг өөрийнхөө биеийг өлсгөөд дотор өөх тос протеиноор recycle хийж идээд тэгээд тэрнийхээ ард би эхэлж өгөх үү миний хавдрыг эхэлж өгөх үү гэдэг тулаанд орж ирсэн гэсэн. Тэгэхээр энийг шууд хэлэхэд жоохон эмзэг тусчиж магадгүй. Аргаа барсан тийм ээ хавдрын ис ч одоо нэгэнт ингэ дарахчихсан өнөө маргаашгүй өгөхөө хүлээж байгаа хүнд бол фастинг хийгээд тултаад тийм ээ хавдрын ис чи өгөх үү би эхэлж өгөх үү гэдэг дээр бас тулах нэг арга байдаг юм аа. Энэ бол эцсийн арга шүү. Тийм ээ эцсийн арга шүү. Яагаад тэр энэ баталгаатай шийдэл биш. Хавдрын исийг удаашруулах, өсөлтийг удаашруулах одоо дархлаагаа дэмжих, биеэ эрүүлж өгөх хавдраас тийм ээ ядаж 30-аас 50% хамгаалах боломж хоол хүнс амьдралын эвчлэрээр дамжуулаад бидэнд байна гэдэг мессежийг л өгөх гээд байгаамаа. За тэгээд өөртөө ингэж судлаарай, туршаарай. Тийм ээ. Чиний эрүүл нь чиний шүү. За өөр хэн ч хариуцахгүй. Тэгээд яг зарим хүмүүс үнэхээр ихтэйгүүл багштай коуч авчих болно. Уулзаж болно. Цаг нар байвал баг хэмжээнд ч гэсэн цөөхөн шавьтай явдаг. Онлайнаар бол энэ одоо энэ видеоны доор юу хааж байсан? Чатаар юм орж ирээд ок гэж бичээд комент дээр эсвэл ок гэж бичээд чатаар одоо энэ ялангуяа махан дэглэм тийм ээ цаана байгаа энэ он практикийн асуудлуудыг багш нь ингээд онлайн группээр заагаад явж байгаа. Тэрэнд ороод суралцах боломж байгаа. 7 сарын 1 хүртэл одоогийн групп маань явна. Хангалттай хугацаа байгаа. Нөхөд үзэж болно. Видео очрууд явагдчих. За тэгээ дахиад хэлье. Өөрсдөө сайн судлаарай. Тийм ээ. Ер нь хавдар гэдэг юм чинь бидний бие эд эрхтэн маань их тохиолдож ер нь 70-80-90% нь бидний дархлаа, бочин солилцооны гажуул, эдисийн гэмтэл тийм ээ ялангуяа хоол хүнснээс хамаарч үүсэх магадлал нь илүү өндөр болоод байгаамаа. Бид өөрөө өөрсдөө өвдгөж байгаамаа. Бид өөрөө өөрсдөө хавдартай болгоод байгаамаа. Угаасаа хүний бид гажуудсан эдис буюу чимрүүд өдөр болгон өсчдөг. Канцер болох уу, хавдар болох уу гэдэг чинь өөрөө судлахгүй. Хүний бид одоо юу гэдэг 100 тэрлион гэдэг эдис бактери вирус байхад чинь 100-аас дээш тийм ээ. Тэрний дотор чинь алдаа гажгууд өдөр болгон үүсэж байгаа. Энэ алдаа гажгуудыг дархлааны эдисүүд чинь, бочин солилцоо чинь, чиний эрүүл бие чинь даран гуйлж, дарж, засаж одоо зайлуулдаг байхгүй юу? Хогийг чинь зайлуулдаг, тийм ээ. Угаасаа бочин солилцооны 3 үндсэн процессын 3 үндсэн үүргийн нэг нь биес хог новшийг илүүдлийг зайлуулах recycle хийх waste management байгаа шүү дээ. Энэ сайн ажиллахгүй бол хавдрын мал төсөж байна л гэсэн үг. За бай амжилт.